Өнөөдөр бидний ярилцах 5 дахь сэдв бол орчин үеийн хүмүүс яаж амьдрдаг вэ гэх сэдв байна. Тэр өмнөх 4 сэдвтэйгээ энэ сэдв маань ч уялдаж байгаа, цаашдын сэдвүүд маань ч уялдах юм. Тэгэхээр бид нар нэгсдээ эхлээд асуудлуудыг ярьж ийн, асуудлуудаас хэрхэн гарах аргалагийг ярина, мөн шийдлийн ярина гэсэн. Тэгэхээр орчин үеийн хүмүүс яаж амьдарч байгаа вэ? Орчин үеийн хүмүүс амьдралын эхнийх нь хөдөлгөөний хомсдол гэдэг зүйл бий болж байгаа. Бүгдөө мэдж байгаа 20 дугаар зууны амьдралын маяг, эмээ өвгөх амьдралын маягийг аваад үзье. Тэд нар бүгдөө маш идэвхтэй хөдөлгөөнтэй байсан. Дамаандаа монголчуудын маань хувьд нүүдэлж ард хүн байсан болохоор хангалттай хэмжээний хөдөлгөөний хэм маяг бол тэднэрт байсан гэсэн. Орчин үеийн хүмүүс бол баг бүх юм өдөртөгаар болсон, гэрээсээ гараад машиндаа суугаад ажил дээр очдог, лифтээр дээш тошоо ажил руугаа явждаг, гэр руугаа явждаг, орж ирээд өдөртөгаараа одоо телевизээр хасаачдаг тийм ойлгомжтой хөдөлгөөний хомсдол бий болж байна гэсэн. Хоёрдугаар буруу ололт. Яагаад сүүлийн 20 жил илүүдэлжин тархалт гэдэг зүйл ингэж их нэмэгдсэн бэ гэхээр ерөөсө 30 40 жилийн өмнө байгаагүй маш олон зүйлүүд өнөөдөр бий болсон бохоггүй. Нэгсэндээ бид нар хүнсний илүүдэлд орсон, шим зэжээлийн дутагдлалд орсон ийм дэлхийн өөрөө угаасаа ийм бий болж явж байгаа гэсэн. Хэд боловсруулсан бүтээгдэхүүнд хагас асар их байна, хагас боловсруулсан бүтээгдэхүүнд асар их байна. Хүний бие ашиггүй юм хоол хүнсүүд асар их болсон гэсэн. За энэ бас буруу хоолтын нэг шалтгаан болж байгаа. Дараагийнх нь стресс. Дамаандаа Монголд асар их стресс дунд байгаа бид нар. Бид нар гудамдаа асуудалтай орнуудын нэг нь. Гэрээсээ маш аж аргалтай гараад ажил дээр очихын хооронд стресстэй зүйлийг өөрчилдөг. Энэ бол ойлгомжтой. Дараагийнх нь буруу зөрчлөө. Буруу зөрчлүүд гэдэг зүйлд арх тамхинаас ахуулаад юмд хандах хандлагууд төрлөө орно. Хогийн самд хийхгүй гэдэг маань хөрлөөрийн буруу зөрчлүүд орж байгаа. Тэ хоол хэтрүүл ийдэх гэдэг маань хөрлөөрөө буруу зөрчил. Өдрийн өглөө хоол идэхгүй гарах гэдэг маань хөрлөөрөө буруу зөрчил. Дараагийнх нь хөрөөдөн боочны бохирдол. Дамаандаа Монголд бид нар өвөлдөө утаатай гэхдээ утаа маань одоо арай багассан байна. Энд бид нар их баяртай байна. Гэхдээ бид нар одоо утаа амьсгалчлаа. Тэрнээс гадна бид нар хавар зундаа дулааны өдрөлүүд бид нар илүү их нь одоо хортж идэг. Одоо хөрсний бохирдол гэж зүйл байна. Бид нар одоо яг хүч төрөгчөөр амьсгалж ийн үгүй юу гэдэг одоо асуудлууд яригдаж эхэлж байна те. Энэ хөрөөлийн боочны бохирдол гэвч. За яг иймэрхүү асуудлууд угаасаа байгаа. Орчин үеийн хүмүүс иймэрхүү нөхцөлөд амьдарч байгаа гэсэн. Тэгвэл энэ бүхнээс шалтгаанууд юу болж байгаа юм бэ гэхээр дараагийнх нь бид нар өөрсдөө амьдралын хэм маягийг асууя те. За эхнийх нь танд хөдөлгөөний хомсдол байна уу? Би нэг 6 асуулт асууя. Хоёр дахь нь танд кофений хэрэглээ хэрэг байдаг вэ? Та унтахаасаа ер нь та өдөрт 3-4 удаа кофе уудаг бол энэ гэтрүүлсэн хэрэглээ. Унтахаасаа 4 цагийн өмнөөс кофе уухаа болж эхэлдэг бол энэ өөрөө гэтрүүлсэн хэрэглээ кофений. Дараагийн танд архины хэрэглээ байна уу? Хэр их вэ? Дараагийнх нь танд стресс байна уу? Танд тамхины хэрэглээ хэр их байна вэ? Та энгийн нүрс буюу юм сахар юм чихэрлэг зүйлсийн хэрэглээ тань хэрэг их байна. Ингээд та өөрөөсөө асуугаад үзээрэй. Эдгээр маань хэрвээ таны амьдралд хэтрүүлсэн хэлбэртэйгээр та байгаа гэж үзэж байгаа бол энэ маань таны амьдралын юм маягийг алдагдуулаад илүүлжин таргалт руу авчиж чинь гэсэн. Тэгэхээр дэлхийд дээр ийм 3 төрлийн асуудал биднийг ноёлж байна. Эхнийх нь биднэрт илүүлж ин гэдэг зүйл бий болж байгаа. Илүүлж ин гэдэг нь одоо цаашлаад эрдэмтэд зүгээр харагдах байдлын хувьд биш. Бидний хоёр дахь сэдвтэй биеийн бүтцээр нь хүнийг одоо турхан харагдаж байгаасан дотоод бүтцээрээ тийм таргалтай хүмүүс орчин үед бий болцсон. Дотор үг хүндэртэй гэдэг юм уу те гихмчлээ. Дараах нь эндээс болоод өвчлөлт гэдэг зүйл бий болж байгаа. Өөх гэдэг маань өөрөө өрөвсөл. Ер нь илүүлж ин таргалт гэдэг зүйл 200 гаруй өвчний их өсөр байдаг. Ингээ өвчлөөс одоо юу болж байгаа гэдэг нь бодис солилцооны хөгшрөл буюу 20 настай мөртлөө биологийнаас 40 настай хүмүүс байгаа. 30 мөртлөө биологийнаас 50 настай хүмүүс байгаа. Ингээ бид нар хөгшрөл гэдэг зүйл рүү явж байна гэсэн. Дэлхийд дээр ийм 3 том асуудал бий болсон байна. Дараагийнх нь ер нь үхлийн гол 4 шалтгаан гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлсэн юм 4 санаа байна. Эхнийх нь бид нар таргалдаг. Таргалтаас юу үүсэж байгаа гэхээр сахарын шижин гэх мэтлэн өвчлүүд бий болж байгаа. Үүнээс цаашгаа явсаар байгаа зүрх судас одоо цус харавал даралт гэх мэтлэн юм өндөр даралт гэх мэтлэн одоо зүйлүүдийн их үүсвэр болоод байна гэсэн. Ингээд энэний эцсийнхэн зүйл бол хавдар гэсэн юм үхлийн 4 шалтгаан биднэрт байна. Тэгэд хавдар дээр очисон тохиолдлоор ер нь бүр эцсийн шатны хавдар руу очдог ингээд хороо барахдаг тий. Нэгэсэндээ таргалдаг сахарын шижин зүрх судасны өвч өндөр даралт хавдар гэдэг ийм 4 шалтгаанаар бид нар ингээд хорвоо орхиод байна гэсэн. Тэр эндээс гац гаргалгаа нь юу вэ гэдэг талаар хэдүүлээ дараагийнхаа сэдвээр ярилцъя. Тэр өнөөдрийн сэдв тань жоох ойлгомжгүй байсан бол өмнөх сэдвүүдийг та бас ороод үзээрэй. Тэгвэл илүү их ойлгоно. За тэгээ миний хэрэг хичээл тань таалагдсан бол бас бусдаа хэрэгтэй гэж үзэж байгаа бол та миний хичээлийг
одоо шеэр хийж бусдаа хуваалцараа бас энэ чи subscribe дарж бас намайг дэмжээрэй. Тэгээ мөн танд асуух асуулт тавьвал үлдээгээр ер нь энэ мэтлэг миний ярьж байгаа зүйл танд хэр хэрэгтэй байна вэ те? Бас энийг бас та надад үлдээд өгч туслаарай. Бас юуны талаар танд асуулт төрж ин тэрийг бас комент хэсэгт хуваалцаарай. За танд маш их баярлалаа. Окей, дараагийн сэдвээр уулзъя.